Сайн байцгаана уу? Манайд байна. За та бүхэнд өнөөдөр амгалан айлтгая. За тэгэхээр надад ингээд хайртай хүмүүсээ одоо яаж залбирах вэ? Манай энэ итгэж биш юм байгаа яаж залбирах вэ? Эсвэл нь одоо манай тэрийн бөөд орсон, гаж урсгалд орсон, эсвэл одоо лам хураг болсон, эсвэл одоо өөр нэг далын шишинд орсон ч тийм үү те. Ийм байна одоо энэ хүмүүсийг яаж чөлөөл залбирах вэ гэж асуудаг л доо. Тэр тохиолдолд бол үнэхээр тэр хүн өөрөө мэдрэх явдал маш чухал байдаг. Тэгхийн тулд та Эфес намаар залбирч болно. Паулын залбирлаар ер нь Библиэлд байгаа бичигдсэн тэр залбирлыг шууд одоо үгийн ч юм уу тавиад залбирах юм бол маш хэрэгцээтэй байдаг байгаа. Тэгээд заримдаа одоо бүггийн сүсийг хөөч ч юм уу залбирч тэрүүний төлөө залбирч чи намайг дийлэхгүй штэ чи залбираад хэрэггүй чөлөөлж хэрэггүй одоо биш ч гэдэг юм уу ганцаараа штэ ч гэдэг юм уу тийм үг орж ирж байгаа бол харин ч залбирна. Яагаад гэвэл үнэхээр эзэн бурхан хүчтэй бөгөөд ямар ч бодор сүнс ямар ч тэр толгоонд орж байгаа зүйлүүд бол бүгдээрээ одоо ялангуяа хүний авралтай холбоотой юм дээр одоо аврал яг одоо гэж байдаг. Тэрнээс биш одоо дараа бол юм бол гэсэн болголт ерөөсөй байхгүй. Ирээдүйд ч гэдэг юм уу одоо хэрэггүй гэж хэлж байгаа бол ер нь бодор сүнс байх магадaltaй учраас шууд тэрийг хүлж хөөж гаргаж хайжиж залбирч өргөх болно. Тийм учраас таны бодол танд одоо би ганцаараа би чадахгүй би дөнгөж мө итгэж хин итгэж гэдэг юм уу тийм бодлоод орж иж байгаа шууд тэр бодлоод миний оюун бодлоос зайл надад Христийн оюун хаан байгаа эзэн бурхан дотор би бүгдийг хийж чадна гэж урдаас нь хөөх ёстой нэгдүгüрт нь тэгэд өөрөө эргэлзэхгүй байх ёстой болно. Ямар ч нэгэн эргэлзээтэй миний залбирлыг бурхан сонсохгүй болов энэ хүнд нөлөөлөхгүй болов гэж огт бодохгүй намайг залбирахад бурхан сонсно. Тэгээд нөлөөлнө гэсэн итгэлтэйгээр энэ залбирлыг хийх ёстой шүү. За хамтдаа залбирлыг уншиж эхлэе. Тэгэхээр та яг үлээ харна. За Эфес намын 3:15-21-ээр эхлэе. Тэнгэр болон газар дахь бүхэл гэр бүлийг нэрлэдэг түүн залбирч байна. Тэгэхээр тэнгэр болон газар дахь бүх хүмүүсийг мэддэг тэр үнэхээр нэрлэдэг түүн залбирч байна. Эзэн бурхан залбирч байна гэсэн үг тийм. Тэр өөрийн алдрын баялагын дагуу өөрийн сүнсээр дамжуулан хүч чадлаар та нарын дотор хүнийг хүчтэй болгон сойрхох болтугай. За энэ дээр би бол та нарын гэдээ уншиж шууд. Та болохоор одоо сэлэнгээгийн эсвэл одоо болдогийн сүхээгийн дотор ч гэдэг юм уу нэрийг тавьж болно. Яг нэрийг овг нэрийн дээртэй бүтэн хэлээд тэрний доторх хүнийг хүчтэй болгон сойрхох болтугай гэж хэлэх юм шүү дээ. Ингэж итгэлээр Христ та нарын гэхийн оронд одоо тэрний янчмаагийн зүрхэнд нутаглаж та нарын хооронд янчмаа хайр дотор үндэслэж суурлаад бүх ариун хүмүүсийн хамт тэр хайрыг ямар өргөн урт өндөр хийгээд хүн болохыг ойлгох болтугай. Та өөрийгөө залбирж байгаа бол миний гэж уншиж болох нь шүү дээ. Тэгэхээр яг энэ залбирлаар би хүүгээ залбирсан байдаг. Миний хүү итгэж ч гэсэн одоо яг сэтгцийн хувьд бол яг тодорхой хэмжээний хөгжлийн бишрэлтэй байсан тухайд одоо бол эдгэрсэн. Энэ залбирлыг өглөө оройдоо бид хоёр хамт уншиж байсан. Тэгэл ер нь бол нэг сар л уншсан дөө. Тэр нэг сар уншсныхан дараа би ингээд хөөгөө залбирсан ч тэр өвчин удмын тийм дамжиж ирсэн тийм өвчин байсан. Эдгэрсэн байдаг. Уншиж бичлэгтээ одоо дутуу минут нь маш удаан уншдаг. Хэлээр амийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй байсан үг яахгүй. Тэгэхээр яг энэ залбирлыг би хийсэн байгаа. Яг ерөөсөө яг зүгээр яг им шиг уншдаг. За өглөө уншиж гэж хэлээл миний хүү тэнгэр болон газар дахь бүхэл одоо тэр гэр бүлийг нэрлэдэг түүн залбирч байна. Тэр өөрийн алдрын баялагын дагуу өөрийн сүнсээр дамжуулан хүч чадлаар гэж хүүхдийнхаа нэрийг уншаад та нарын доторх хүнийг хүчтэй бидний доторх хүнийг хүчтэй болгон сойрох болтугай. Ингэж итгэлээр Христ тэрэн дотор тийм үү тэр та нарын зүрхэнд нутагдаж та нарын хайр дотор үндэслэж суурлаад бүх ариун хүмүүсийн хамт тэр хайрыг ямар өргөн урт өндөр хийгээд гүн болохыг ойлгох болтугай. Мэдлэгийг давдаг Христийн хайрыг бидснээр та нар Бурхны бүх дүүрэл хүртэл бэлгсэн байх болтугай. Эдгээр бидний дотор ажилдаг хүчний дагуу гуйж бодож бүхнээс минь илүү хэмжээшгүй бэлглаар үлдэх чадвартай түүнд алдран чуулган дотор Христ Есүс дотор бүх үеийн үед байх болтугай. Амен. Тэр энийг зүгээр ингээд залбирчин. Хурд байна уу, удаан байна уу, хурдан байна уу хамаагүй. Яг би им шиг хэрэгэлдэг байгаа. Дараагийн бас нэг залбирлал Эфес 1:17-аас 19 нэрийн 50 залбирна. Бидний эзэн Есүс Христийн бурхан бол галдрыг эцгэн та нарт яг нэрийн 50 тэрэнд мэрэгэн ухаан хийгээд илчлийн сүнсийг өгч түүний
дүүрнээр мэдүүлж та нарын ингээд нэрийн тавин те зүрхний мэлмиг гийгүүлэх болтугай. Ийхүү та нар дуудлагыг найдварыг хийгээд ариун хүмүүс дотор түүний өвдөх алдрын баялагын мөн итгэдэг бидэнд хандсан түүний хүч чадлын хэмжээшгүй сүр жавхлан мэдэх болтугай. Энэ хүч нь ингээд энэ залбирлыг Эфес 1-ийн 17-оос одоо 19 Эфес 3-ийн 15-аас 21 байгаа. Энэ залбирлыг өөрөө Библиэдээс гаргаж ирж уншаад зүгээр яг юм шиг нэрийн тавьд уншиж болно. Магадгүй та тэр хүнтэй уулзах боломжгүй бас хүн байж болно. Одоо салцсан ихнэр нөхөр ч юм уу эсвэл нь одоо юу байдгийг хоол байгаа одоо ярихаа бол зах トゥ хамаатан садан ч юм уу холбогдох боломжгүй хүн ч юм уу эсвэл одоо шоронд орсон эсвэл эмгэг төвтөж байгаа хүн байсан ч гэсэн яг нэрийн тавиад уншиж болно. Ер нь 7 өдөр өглөөрөө унших 21 өдөр ч юм өглөөрөө уншихад ямар нэгэн хичээлтэй хүмүүс авдаг. Нэг бол зүүдэлдэг, нэг бол ингээ ярьдаг. Одоо тий хөөх би чамаг бурхан сануулад байх яасан болч гэдэг юм. Эсвэл итгэгч болол итгэгч биш болол над дээр одоо нэг тийм ирсэн юу болоод байна ч гэдэг юм. Ямар нэгэн байдлаар хин нэгэнтэй холбогддог байгаа. Тэгээд ер нь бол итгэгч биш хүмүүстэр ингээд энэ залбирлыг залбирах бодол бас маш үр дүнтэй байдаг шүү. Тэгээд хамаагүй шууд сүнсийн бодол сүнсний хөөгд байхаас илүү ингэж өөрийг хүчтэй болгож залбираад бодол сүнсний зүрх хүлээд амын үдээд ч юм уу нөлөөллийн багсах чинь харанхуй сүнстэй холбоотой гэрээлцэн туцалж ингээд тэр хүн өөрөө л тэрийг цуцлахгүй өөрөө л гэж бүхнийг хүлээншүүлэхгүй болвол зуучсан залбирал бол нөлөөтэй боловч яг Иесус тэр хүний зүрхэнд шууд өөрөө орчдоггүй байгаа гэдгийг сайн ойлгох хэрэгтэй шүү. Тийм учраас зуучсан залбирахтаа яг энэ Библийн ишлэл зөвхөн энэ бол хоёрын ишлэл өөр ишлүүдээр ч гэсэн тийм миний бол миний гэрүүлийнхэн тийм бурхан үйлчлэх болно гэж ингээд яг залбирдаг. Энэ залбирлуудаар ингээд бэлэн одоо Библиэд байгаа залбирлуудаар нэрийн тавиад залбируул их сайн байдаг шүү тий. Тэгвэл их үр дүнтэй байдаг шүү. Тэгээд үнэхээр хайртай дотны хэн нэгэн чинь аврагдаагүй бас эсвэл янз бүрийн хүлээсэнд орсон бол маш хэцүү байдаг. Тэгээд тэр доторх хүн хүчтэй байж эзнийг сонгосны дараа чөлөөлт хэлэлүүдээр байдаг учраас ингэж залбируул хэрэгтэй шүү. Тэгээд итгэлтийн цус авсан хүн бас бол ер нь асуудлаа өөрөө ойлгодог байгаа шүү. Тэгээд танд бас баярлалаа. Бидний подкастыг цааш нь түгээгээрэй. Тэгээд үнэхээр эзэн таны тэр бүх мэдлэгийг тавьдаг хараар та дүүрэх болтугай.